Оройн дүүргийн эрхэм үзэгчдээ та бүхэн хөтлөгч Төгөлдөр Мухбаатартай хамт Монголын хөдөлмөрч ирээдүй болсон зохион бүтээгчдийн 2014 оны улсын уралдааныг хүлээн авч үзэж байна. Сквадрын мөртөө дөрвөлжин банк гэдэг энэ польшинд усыгээд маш их хэмжээний дугаа шатаадаг. Үүнийг хэлбэрчлсэн аргаар ийм дөрвөлжин төхөөрөмж хийж өгсөн байгаа. Энэ төхөөрөмж болохоор газар доорх усыг гисгэх буюу хөлцсөн шумс. Тэгээ багшийн хувьд бол шавийнхаа тухай яриаш техник сэтгэлгээ сайтай өгч байгаа. Сая энэ ярилцлага өгөхөд бол нэлээд сандарч байна. Ерөөсө ус гэд яриад мөсимиг ус гэд яриад ингээд сольж өгсөн юм тийм ээ. Энийг сандраад авах хэрэг байхгүй. Нэгэнт одоо хийхэд бүтээл хийхэд өөрөө байлцсан, хамтсан, дэмжсэн юм хөвгт байгаа. Тэгээд одоо шүүгчдийн өмнө бол яг одоо хийсэн бүтээлэндээ зөв хариулт өгч аюу тавь байх хэрэгтэй шүү дээ. Өөрөө бүтээлэндээ одоо эрдүү энэ бол хэдээд одоо миний бүтээл гэсэн хамгаалах тал дээр одоо сайн хандах хэрэгтэй, сандрах шаардлага байна. за Бацолбог хаанаас яаж олж та хоёр бие бинийгээ танилсан бэ? Бацолбог бол техникийн багшаас нь одоо өөрөө ирж асууж сургалж гад багийнхаа ахлагчаар авсан байгаа. Бацолбоо. Энэ бол Бацолбоо. Сайн уу та сайхан хурж байна уу? Сайн уу? За Бацолбооны ямар бүтээлээр оролцох чав лээ? Газар доорх ба ил шугамыг гисгэх төхөөрөмжийг зохион бүтээсэн байгаамаа. За бүтээлийн тайлбарлалд орохоос өмнө манай үд сайн мэдж явах. Манай өөх хараа таньдаа бүгдээрээ. Анхны жилээс л идэвхтэй оролцож байгаа тийм ээ? Тийм ээ. За энэ удаа шавьдаа юу зааж өгв та? Энэ төхөөрөмжийг хийхэд л гол зөвлөгөө өгч хамжиж ийсэн дээ. Жил болгон ер нь ингээд шавьяа солиодох чинь зүг юм буруу юм уу? Гэхдээ би нэг холын шавар ягааг. Тэр жил хүүтэйгээ миний хүү чинь нэг хөгжлийн бэрхшээлтэй ингээд бүтээлээ сайн тайлбарлаж чадаагүй шүү. Тэгээд бидний Дорн аймаг тэрний дараа чинь жил орж та ирсэн. Ондоо үнтэй ирсэн тэгсэн. Тий. Тэгээд тэрэнд өөдөө ч бүтээлтэй очиж чадаагүй тийм ээ. Миний бүтээл нэлээд доголдолтой яарас өндөр хийсэн байсан тэгээд яаж чадаагүй. Одоо энэ жил болохоор бас шинэ шавьтай. Бүтэн жил бодсон байх нь шүү дээ. Доголдолтой яасан байна гэдгийг тий. Өнөө жил болохоор шинэ шавьтай. Сүхбаатар аймагт малын гоц халдварт өвчин дэгдсэний улмаас залуу зохион бүтээгч уралдааны урьдчилсан шатны шалгаруулалтыг зохион байгуулж чадаагүйч аймаг орон нутгаа төлөөлүүлэн 2 баг улсын уралдаанд илгээсний нэг нь өдгөө 70 насны сүүдэр шүргэж яваа хашир туршлагатай зохион бүтээгч 65 гуайн баг байлаа. 65 гуай манай уралдаанд 4 жил дараалан баг бүрдүүлэн оролцож байна. За бүтээл танилцуулахад урд минут хугацаагаа Бацолбоо амжилтсан. За баярлалаа. За миний эмгтэл нь болохоор газар доорх ил шугамыг гисгэх төхөөрөмж байгаамаа. Ийм дөрвөлжин проект байгаа. Тэгээд энэ голоор нь ийм турбаа явуулчихсан байгаа. Энэ турбааныхаа энэ голд нь болохоор янтан маягийн цоолж хийж өгөөд хоёр талаас нь паялкаар хүлээж гал гаргана. Гал үлээгээд энэгээр дээшээ уур гарах хэвээр. Тэгээд энэ одоо ус ороод энэ ус нь 25 литр багтаамжтай ус орно. Энэ ус салангууд энэгээр уур гараад энэ 100 м шалаагаар доошоо бохирын шугам болон одоо газар доорх ил шугам гисгэх тийм төхөөрөмж байгаамаа. Тэгээ манай аймагт болохоор энийг яаж гисгээд болохоор нөтгөө тийм зөв дорхонд байж дөрвөлтэй дорхонд усыч гадуур нь маш их хэмжээний дугаа шатаадаг. Тэгээ тэр нь болохоор хүний эрүүл мэнд болон байгаль орчинд маш их хортой хий ялгаруулж байдаг. Тэгээд манай энэ нь болохоор дан уур артдаг. Тэгэхээр хүний бид сөрөг нөлөө байхгүй. Одоо 2 хүн ажиллах хэвээр. Яа хэлбэр дууссан бол нааш тосоорой. Хөндлөнгийн шүүгчдээс асуух асуулт бишгүүдээр гарч ирэх болов гэж дотроо бодож байна. Шүүгч Гамбат намд оролтын нэг 100 хийх гэдэг юм шүү дээ нэг өстой тий. Одоо хоёр талаас нь гөөгөө эхлээд наад чи усан халаахын тулд шаталж явагдсан шүү дээ. Шаталж явагдана гэдэг чинь тэр чи 100 гэж ирэхэд нэрлээд байгаа шүү дээ. Энд чинь голсон дээ ингэж байгаа байхгүй юу? Энэ 25 литр ус чи халаад дээшээ буслаад уур нь тэр өнөд 100 м шалаакаар гарах байхгүй юу? Тэгээд доогор уураараа өнөд газар доорх шугамаа гисгэх маяг явах байхгүй юу? Уурын одоо цаашаа гаргаж иж байгаа тэр яг ажлын талбар дээр иж байгаа энэ одоо юу гэх юм хошуу гэдэг юм. Энэний хийц өөрөө ямар байх юм? Уураа гаргахын тулд энэ талд нь жоохон уурынхаа үзүүртэлт нь яг тэр шалааканд одоо тэр турбан биш дээ. Доогор газар доорх шоо. Энэ шалаакаар явах юм уу? Тэр шалаакаар явна. Хэдин градусын уур явна гэж бодож байна? Одоо нэг 100 градус уур авах.
100 градус уруур гавь. Тэгэхээр анчиг шаланкнаас сонголтоос ахгуулал тийм ээ. Асуудлууд байгаа шүү гэдгийг бас давхар сануулъя. Өнөөдөр чи өөрөө одоо жишээ нь паял гэхэд дотроо хэдэн дэрлэг байгаа шүү дээ. Литрийн 2 Энэ бол 3 литр 5 1.5 литрийн гэж байж байгаа шүү дээ. Жишээ нь чи энийг 1.5 хүү би шууд болъё. 2-ыг биш ганц 5-ын багтаамжууд тэр том паялкыг ашиглаж ийл. Ямар асуудал гарах вэ? Бензиний үн одоо өртөг амир их гарна. Тэгэхээр би энэ дээрс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө тооцооллынхаа талдаа бас жоохон тодруулга хий. Тэгэхгүй зүгээр шууд ингээ материалаар юм хийгээд байна гэдэг маань эргээд бас жоохон мэдрэмжгүй инженерчлэл болох гээд байна л да. Хуучны эцэстээ энэ бага уурын зохнууд чинь дандаа цамцнууд байдаг шүү дээ. Цамцнууд маш олон турбаагаар ингээ орсон хэсгүүдээр шингийн усчин явж байгаа шүү дээ. Тэгээд орон нүүрсээр гал өрдөөд их талбайгаар алааж байгаа шүү дээ. Энд чинь болох тэр ганцхан нарийн хоолой ч юм уу за өргөн байлээ ч гэсэн. Тэгээд агаар чи халаа төмрөө халаагаа төмрөний гадна талаараа усаа халаагаа тэгээд явах юм биш те. Тэгэхээр яг Болдбаатар шүүгч хэлдгээр ашиглалтын очоод арай жоохон бага байгаа юм биш үү? Хэд орчим цаг болж халах вэ? Одоо шил 100 градус болоод уур гаргая гэж бодъё л та. Би яг нэг л яг цагт нэг 5 литр усыг л буцалгаад уурыг гаргана гэж төлөвлөгөөтэй хийсэн байхгүй. Тэгээд 5 цагт 25 литр усыг уушид бүрэн уурч гүйс дууснаас. Одоо миний санахаар байна шүү тийм ээ. Ийм одоо юу шугам үлдээсэн юм санууч бүр хідэн нэлээд өндөр даралттай. Градус нь бүр өндөр шүү дээ. 100-аар тогтохгүй шүү дээ. 200 300 градус. Тэгээ өөрөө манометртэй заалттай байж байгаа харж байгаа. За дотор талын температур төлөвлөж байна. Уурын даралтанд төлөвлөж байна гэж тавьдаг шүү дээ. 100-аар бол чи очиод тэр шугамыг очиод 200 300 метрийн санаагаа шугам очиод гисгэр байхгүй. Бүр илүү их өндөр даралттай байж байгаа шүү дээ. Заавал энэ их том эзлэгүүнээр халаахгүйгээр яг гарах тэр гişн дээр нь халаагаал гаргахчдаг юм уу хийцээ байх шүү дээ. Тэр болгоныг бас жоохон бодоо энэ бол эсрэгийдээ тэр тал руугаа жоохон тооцоолол харьцуул бага байна уу гэж би хэлэх гээд байна л да. За ингээд энэ санаа бүтээл ашигтай санаа бүтээл үү 2 дугаар шатанд тэнцгүй үгүй юу гэдэг одоо шүүгч нарын гэрлэр шийдэгдэнэ. Шүүгч нарын гэрэл улаа. Ногоо. За ашигтгуулийн говцонд таарах юм байна гэдгээр л бүдэрчлээ дээ. Дараагийн оролцогч Бат Оргил Сүхбаатар аймгаас оролцож байна. Бүтээл санааг гарч ирээд хэрхэн тайлбарлахыг, хэрхэн хүмүүст хүргэхийг харцгаая. Бат Оргилоо гараад ирээрэй. Сайн Бат Оргилоо. Сайн. Ямар хөтөлбөр оролцож байна? Тоос сурагч. Тоос сор яг яа дээ? Тоос сурагчрыг юу ийх үү? Тоос суруулна. Тоос сурна үү? Тий. Тэгээд манай гэрт тоос сурагч байгаад хөдөө болгонод тоос сурагч байж хэрглэж болдгоо. Тэгээд хөдөө ягаад тоос сурагч хэрглэж болдгоо юм бэ гэдэг энийг санаа гаргасан. Харин байдаг тоос сурагчаас юугаар ялгаатай? Бүтээл яг ажиллах зарчим гол зүйлээ ярихад 3 минут явах цаа шүү. За. Амжилттай. Гол зүйл нэг үйл энэ 12-оор ажилладаг нөгөө мотоциклын компьютер хөдөө болгон мотоцикл байдаг. Мотоциклын компьютераар ажиллах боломжтой 12-оор ажилладаг. Тэгээд энэ мөн дээрээс харсан зураг мөн байгаа юм. Тэгээд энэ компьютер, энэ мотор тэгээ энэ компьютер энэ тог өгснөөс шалтгаалаад энэ ажиллана. Энэ ажиллаад энд шаланг байгаа. Шаланг одоо энэ эргээд энэ сорно. Хог нь тэгээ энд ирэх байгаа. Тэгээд илүүд л хог орох юм бол энэ шалангаар гарах байгаа. Тэгээд энэ өнцөг гадраа хог гар шаардлагах юм бол шалангаа солих боломжтой. Ийм л Болцсон уу? Гайхамшигтай урдан тайлбарлалт юм шүү дээ. Удаан бэлдсэн тайлбараа. гүг. За. Машины тоос сурагч гэж харсан уу? Хараагүй. Ижил төстэй төхөөрөмжүүдийг бас жоохон харьцуулах хэрэгтэй л байна л да. Нэг макет хийж өгсөн байхгүй. Тэгж гайгаа болоод л ангууд. Макета юугаар яаж өгсөрч юугаар бэлдсэн хийсэн юм бэ? Компьютерийн процессны төмрөөр гадрын нэгээ тэгээ багш моторыг нь болоод тэгээ би компьютер сав шалангийг нь олсон. Тэгээд 2-7 өнтер л бассан да. Хоёр юу соруулав? Одоо хогл сар. Хаанхаа ус соруулав? Одоо өөртөө тийм хог цааснаас хайж байгаа тэрийгээс орж. Юу чи ерөөс гэрийнхэн тоос сурагчийн чадлыг харсан уу? Харсан. Хэдэн бат гэж яах юм? 1000
1600. За 1200 ватт чи амраар 12 вольт гэж. Чи 1200 ватт чадал гаргахын тулд 12 вольтын яг тэрнтэй ижилхэн хэмжээний сорохын тулд чи 100 ампер гэлэн те. Ерөөсөө машин чи асахад байна шүү дээ. Машин ингээд аснаас дардаг шүү дээ. Түлхүүр ингээд яг дараад үлдгүүр эхлэхэд 700 800 хэдхэн секунд гүйж байгаа. Тэгэл үлдсэн нэг машин асах хүртэл 5 6 секунд 100 гаруй ампер гүйж байгаа шүү дээ. Тэгэл бос үедний аккумулятор сэнгэлж байгаа шүү дээ. Чи яг тийм хэмжээний хүчтэй сордог тоо сорогч чинэ гэдэг үл 12 вольтч аккумулятор ерөөсөө моцикл аккумулятор чинь багтаамж нийт үдэглээ мэдгүй. Нэг 6-аас 10 ампер л байгаа шүү дээ. Тэгээ чи ажиллах боломж байхгүй. Зүгээр машины тоо сорогч гэж жижигнүүдийг чи харсан бол тэд нар чинь нэг юм шар бодооны чинээ шорог сорч чаддгүй шүү дээ. Чүү бөө юм болж зүгээр л баахан тоослол хоошоо үжигнүүлээд байдаг учраас тэгэхээр энэ боломжгүй. Тэгээ чи чадлын сайн тооцоод бодоор мэдүү. За ингээд шүүгчдийн гэрэл тэр жижигхэн аккумулятор болохгүй гиндэ. Гэхдээ хэрвээ өмнөх жилүүдийн залуу зохион бүтээгчийг үзчихсэн бол бас юм сарантай хүүхдүүд зөндөлсөн. YouTube дээр залуу зохион бүтээгчид трейлер чи хайгаад үзээрэй. За яг адилхан төлөв. Амжилтсаа. Амжилтсаа. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлтэд үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Зохион бүтээгч зоригт сайхан. Алгадашаарай. Залуучууд Дархан уул аймагт шалгуултанд ороод тэнцэж ирсэн. Тэнцээд ирсэн. Бид нар Дархан уул аймгийн шалгуулт үед явагдчих тэнд байсан. Чам хараагүй юм байна да. Тэ хойно сууж ирсэн. Нуугцсан. За хідэж ихсэн бэ тэндээс. Тэндээсээр эхний 3 дал ирсэн. Эхний 3 дал. Төрөлтэй. 1 2 3 гэдгийг аль нь? Нэг нь. Тэгээд дараахан байгаа зү юм тий. Хідэн санаатай лээ? 2 санаага. За нэмэлт ихтэй нэг байгаа. Нэмэлт нэгийг яах юм бол энэ хүмүүсээс л асууж тэ. За амжилт хүсье. Хамгийн ихнийхээ санааг танилцуулаарай. Ингээд миний болохоор замын хашлахаа боржоор өрх хэмэх машин байгаа. Энэ нь болохоор энэ бариултай бариул болохоор баруун зүүн альц талтай нэг хүн хийж болно. Тэгээ энэ дугууныхаа энд байгаа энийг болохоор энэ дээрээсээс ингээд намсгаад төгсгөөд машинаа жоох намсгаж доошоо дээшээ яаж болно. Тэгээ энийг болохоор баруун зүүн бас энэ машиныхаа юугаа тохируулах боломжтой наачаас нь гүйлгээд тэгээ энд өөрийнхөө хэвээ сольж болно. Тэгээ энэ 3 дугуйтай ийм машин байгаа. Тэгээ энэ болохоор наад талаас хажуугаас харсан зураг нь. Энэ болохоор мотор. Мотор тэгээ редуктороор болохоор ирмэн дамжуулгаар дамжигдаа. Тэгээ болохоор тахир голоор энэ ингэж эргэж өгөөд хойшоо урагшаа гэж энэ дээр цохиж өгөө. Тэгээ энэ хэвлэх юм машин байна. Хөвлөн тийм ээ. Цуцгаахгүй одоо ингэ цуцгаалдаг машин. Тий. Тэгээ 2-3 хоногийн дотор бэхжээд. Жил болгоо Улаанбаатар тэр нь одоо хэмж хэрэгтэй үедээ ажлах солилцтой зам ээ. Энэ бол зүгээр ингээд хийгээ явчих юм уу? Улаанбаатар замын ажлах солиход авч хаяад 3 хоног байхгүй авсан юмс налгуулчих. Бүүмэд мартсан. Тэгээ үрж ирээд дараа нь хэд хоногийн дараа дахиад шинийг идэх байхгүй. Шинийг бол шууд авч хаяад байран дээр нь татаад шинийг гойжуулаад яваадах юм шүү дээ. Тэгээ нэр хийгээд яваад угцсан нөхөндөө хийгээд техникийн дараа хийснийхаа дараа 2-3 хоногийн дотор бэхжин. Хайр цэглэх юм уу яах юм? Ингээд орчих юм уу? Тэгээ нэг хайр цэглэн. Дотор нь хайрцсан байх уу? Модон хайрцаг байх уу? Яах вэ? Энийг болохоор яг сайн маснаар ярилцж өгнө. Би өөрөө барилгын материал технологиор инженер суралцж байгаа. За. Тийм хэмийнхаа багш мөхтэй яриад тэгээ энэ нэг мэрэгжлийн хүн байж тээ шүгчтэй. Боржуура юугаар зутгах хэрэгтэй вэ? Юугаар зутгах юм? Ийм болохоор бетон. Бетонд тий. Бетонд хийвгүй ингээ шууд татаа явчих тэр чинь. Энэ дөрвөл чинь энэ хэсгэл ингээд ерөнхийдөө хэмнээ юу гоод За тий хэв нь бол тэгээд гардаг юм байна. Битүү ингээд шуугаа явцаар чинь нэг газар маань өөд нь хөлцөөд амьсгалдаг байгаа. Тий дээшээгаа. Тий амьсгал тэгээд нь хагарах. Тийм айлт оожроос нэг тэгээд тасарч зуурамгаа хаагур хажуу талд нь хүн хийгээ явах юм уу? Тэр дээрээс нь. Тий энэ дээрээс ингээд хийн хүн. 2 мотор байдаг юм. Энэ мотор редуктор хоёрыг бас нөө аваа ич бас болох юм. Авшиж болоод нэг энд нь хагас идэв шүү дээ. Сүүлээ нэг ийм дөргөөлөгч вибратор. Вибратор хэсэг юм байна шүү дээ. Вибратор. Тий энийг ингээд тахир головж энэ вибраторыг ингээд дөргөөлөх энийг ингэж хийж өгсөн аахгүй. Энийг зүгээр тэр чигт нь авчиж одоо сүүлээ нэг Honda мотор эдгэрийг зүгээр ингээд тахир моторын энд нь тал идэж тал дээр ингээд ачааг авч ирж өгөө. Тэгээд нэр ойр зүр ингээд дөргөөлчтэй. Тэрийг бас тавья гэж бас бодож байгаа. Тэрийг хоёр дээрээ илүү сайжруулах. Энэ мотор чи юугаар хийж цахилгаанаар юм уу? Энэ мотор болохоор цахилгаан. Тэгвэл зүгээр цахилгаан вибраторууд байгаа шүү дээ. 380 вибраторууд. Тий 200 мөр. Тий тэр чинь бол мотор биш шүү дээ. Тэр яг вибрацийн үйлдвэрлэгийг хийж байгаа шүү дээ. Харсан уу? Тэрийг бол харсан.
Цэлос эдний доор үйж идэг ш 100 румгийн тий. Тэ? 100 румгийн цэлосны доор ингээд вибратор нь ажиллаад гарч байгаа ш. Энэ интернетээр сайн хайгаад үз мэдв. Чи бол энэ дотор ганцхан моторч бол ганцхан вибратор үргүүсдэг нь. Тэгэл цовойл явах юм биш тий. Цовойл тастал одоо ямар хэн хэмжээтэй байх юм. Тэгэл явах юм биш тий. Таслахгүй дархан дайрныг урт бордор ичих юм шүү. Цаа захаас тасал яваад Тасралтгүй ингээд нэг газар амьсгалах хамгийн гол нь. Газар нь өвлөөр хөлтөд амьсгалаараа ингээд үстэй найцаж байтай гүйс. ингээд гадар хагарах аюултай байхгүй. Тэрний үдээс ингээд заавал тасалж өгдөг. Зоригт сайхны эхний бүтээл санаан дээр бүгдээрээ шийдвэр хураацгаая. гэрлэр саналаа өгье. Нэг ногоо. Мэргэжлийн үн шүү. За хийгээд үз мэдв. Хоёр ногоо. Нэг улаан анхаарах зүйлүүд өхөн газар амьсгал хий шүү гэж. Та нарын одоо дэмжигч багш юм байна. Та нарыг дасгалжуулж байгаас сойж байгаа юм байгаа хаа. Бага. Манай ТС-ийн багш нар байгаа. Бид хоёрыг дэмжиж ажилласан Робконы ах нартай болон багш нартай баярлалаа. Ирж өг шүү. Дараагийн санаа нь юу вэ? Явган хүний зам өрөх машин. Явган хүний зам өрөх машин. Явган хүний зам өрөх машин байгаа. Энэ машин болохоор ингээд энэ хүртэл заавал нэг хавтангаа ингэж тавьж өгөх ёстой юм. Машиныхаа энэ хүртлээ хавтангаа хүн гараараа тавьж өгөөд энэ болохоор доод хэсгээс нь доор нь эрс тэглэл шүү эндүү тавьж өгсөн. Энд эсээ тэгшлээ явахын тулд эндүү тавьж өгөөд тэгээ энэ дээр бол урдаас харсан дээр энэ хэсгийг бол яг ингээд нэг гараараа ингээд аваа тавиа явчихдаг юм тортой. Энэ торнууд ерөөсөө сална. Тэгээд энэ машин болохоор яг одоогийн мэдлээ бид нар 1 метр гэж ботсон уртын хэсгийг болохоор тэгээд энийг болохоор ингээд сунгачч болон замынхаа заавал нэг хүний, хоёр хүний ингээд замууч маш олонний болохоор энэ болохоор ингээд нугархыг яг энэ талын хэсэг нь болохоор ингээд нэг юутай юу хийгээд нугс хийдэг чи нугс хийгээд ингээд ийшээ ингээд дэлгэгдээд энийг дэлгэгдэж өгөх ийшээгээ дэлгэгдэж өгөөд тэгээ энэ хооронд болохоор бас юу тавьж өгнө. Энэ хоёрын хооронд нэг энэ юу ч ингэ сундчдаг болохоор энэ хооронд чим нарийн нэг турбай энэ хоёр дунд нь ах бас түгжээтэй турбайгаа ингээд татаж өгөөд тэгээд замынхаа өргөн нарийнаа тохируулах боломжтой. Тэгээ нэг машин яг үндсэн хэсэгтээ энэ доороо нэг элсээд тэгшлээ явна. Эндөө тэгээ энэ дээр болохоор хүн энэ дээр харин зогсчих байхгүй. Энэ банкнд болохоор нэг 40-50 ширхэг нэг дээр нь юугаа хийж өгөх автангаа хийж өгөөд тэгээ машин маань явна. Тэгээ энэ банк. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө ингээд дээрээс ингээд нэг ингээд дагаа явах тийм зөрүүлтийн машин байна. Улаанбаатараас Дархамдуу явгууны замтай болохыг хүсэж ивэл маань зориг цайхны дэмж хэрэгтэй. Ер нь бол зүгээр наад хийдэг машин ийм машин байт. Тийм нэр Америк нэгдсэн хоёр зурсан байна. Гэхдээ шийдэл чинь харагдахгүй байна. Ерөнхий шүүгчийн харуулж байгаа энэ машиныг өнөөдөр Европ, Америкийн олон оронд өргөнөөр ашигладаг юм. Та бүхний харж байгаа энэ машин бол зам тавигч машин. Цагт хагас километр замыг хужих бүрэн чадaltaй хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг өндөр түвшинд гаргасан ийм төрлийн машиныг худалдаж авахын оронд эх орондоо хийгсэн гэсэн өөдрөг санаа үүрлэн уралдаанд ирснийхэн төлөө залуу зохион бүтээгчдэд талархал илэрхийлэх ёстой. Явгууны зам үргэж машин дээр саналаа өгөхөд бэлэн болсон байна. Ямар гэрэл асыг гарцгаая. Ингээ гэрэл улаан үгээрээ улаан байх штэ. Улаан гэрэл бол байх штэ. нэг бүтээлэг кармалаад аваа гарцгаа юм чи тэ. За баяр үргээ тэгээд хоёр дахь санаа маань уг нь бол их гоё санаа байсан. Бас нөгөөдөлтөө хослоосон бол бас илүү сэтгэл зүйн илүү их байлаа. Гэтэ ямсан тэнцэлж чадсан. Хөтлөгч төгөлдрийн хэлдгэр Дархан Улаангаас Улаанбаатар руу нэрээ явган зам хийх боломжтой юу? Тэр бол боломжтой. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа ажилтны танхим. Баян ер нь оролдож үзье ер нь хийж үзье гэж энэ бодолтой байсан. Тэгээ энэ жил харж байгаа. Тэгээд манай санаа маань болохоор налын шүр гэдэг байгаа. Тэгээд ороод дэлгэнэгөө тайлбарлана. Шүүгчдэд сандралгүйгээр өөрийнхөө бүтээлийн санааг ойлгуулаарай. Тэгээд бэлгүүний хувьд хаана хэддүгээр сургуульд сурдаг вэ? Энэ нэвтрүүлэгт ороход чамд хэн дэмжсэн бэ? Нүүсийн мэдээлэл технологийн сургуулийн 1-р курс. Тэгээд энэ ээж маань их дэмжсэн. Ээжтэй хандаж юу гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж 1-р шатандаа гарч ирээд ээжигээ хамт олон найз нөхдөд баярлуулахаар ногоон гэрлийн гурван насаагаад гарч ирэх ёстой шүү дээ. Нэг л арсан юм чинь тэгэл одоо 1-р байр хүртэл хичээгээрэй л гэж хэлсэн.
Чамд нэгдүгээрөөр хүртэл явхад мэдээж нэг том даваа байна. Энэ бол нэгдүгээр үе амжилттай давах, амжилт төсөй бити сандраараа шүүгчдэд өөрийнхөө бүтээлийг 100% ойлгуулад гарч ирээрэй. За, тэгнэ. Нэвтрүүлгийн нийтүү шатны шалгаруулалт үргэлжилсээр байна. Одоо бид та бүхэндээ нэгэн сайхан нарлаг, инээмсэглсэн тийм бүтээлийг танилцуулах гэж байна. Ингээд зохион бүтээгч Билгүүний бүгдээрээ халуун алга ташлтанд дор угтан авцгаая. За, энийг л гараад ирж шээ. Ямар бүтээл вэ? Нарлаг. Смайл юм уу? Ноо би тийм ш. Зөвөр нарлаг. Зүгээр нарлаг юм. Тэгээ нарлаг шүхэр гэхээр миний санаанд хамгийн түрүүнд юу орж ирж ингэж коктейлийн дээдлэлт байдаг шүхэр байдаг шүү дээ. Тэр л орж ирж шээ. Яагаад энэ бүтээлийг зохиох вэ? Ер нь яг харж байгаа л гинт ингээл ер нь ийм байж болох юм байна гэж бодоод тэгэл гинт л ороод ирлээ. Эврика гэж хэлсэн үү? Хинт хэрэгтэй бүтээл тэгвэл ер нь бол юу энэ хөдөө аваад явахад ер нь бол авсаархан тэгээд одоо мөнгийг ер нь бол хэмнэх зорилттой. Мөнгөтэй хүн болгон л хэрэгтэй биш мөнгөний нэмэх юм байна. Ер нь бол тий. За бүтээлээ танилцуулахад 3 минут байгаа юм шиг. За тэгэхээр манай миний санааны нэр бол нарлаг шөхөр. Тэгээд энэ бол хоёр өртэй шөхөр болго ашиглаж болно. Бас дээрээс нь одоо нарны эрчим хүчийг хурааж авч болно. Тэгээд манай энэ маань болохоор эндээ ингээд нарны зайрагт одоо бөмбөрцөгт одоо параллел гэрэл тусаад фоксын цэг дээр бүх гэрлийг ойлгодог. Харин тэгж ойлгосон тэр цэг дээр нь одоо хагас бөмбөрцөг хэлбэртэй энэ нарны зайрагыг тавьчихж байгаа байхгүй. Ингэснээр нэгсэндээ нийт ингэж одоо бүрэн талбайгаар нь ингэж нарны зав одоо нанаас гэрэл авахаар зөвөр ингэж голтой жижигхэн юу тавьсан дээрээ гэж би бодсон байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол юу манай хэмжээ нь болохоор юу манай шөхөр нь болохоор ерөнхийдөө бол дунджаар 100 см байна. Тэгээд дээрэс нь одоо хамгийн хэрэгтэй үедээ болохоор юу 67 см хүртэл ихсэх боломжтой. Тэгээд манай тойрны радиус нь 70 см байна. Тэгээд энэ юу талбайг нь тооцсон байгаа. Тэгээд 105 ваттын одоо нарны зайг хураагуурын талбай нь 9983 см²-т байдаг. Тэгээд нарлаг шөхрийн маань одоо яг хүлээ авах талбай нь болохоор 50 см-ийн нумтай үедээ 7850 см². Тэгээд 67 хүртэл өсчих юм бол 14095 см² талбайтай болох юм аа. Яана шигтсээр. Билгүнэ. Асуух зүйл байна. Сайхан тайлбарлаа. Гэтэ сайхан санаа байна тий. Ингээл нарныхаа доор шөхөртэйгээ сууж байгаа л тий. Ер нь бол зайгаа хоригдлуулаад тэгэл тэрийг ашигтай зүйлтэй тий. Тий, ер нь бол тий. Баярлалаа. За ингээд шүүгчд. Гал одрах. Баярлалаа. Баярлж авд шүү Билгүнэ. Бид нар шүүгчтэй шоконд орлоогүй их болсон байна. Чамаас асуух гайхаад шүү дээ бүр. Фоксын цэг дээр байгаа нь одоо энэ тооны машинд байдаг цахиурн нарны зай юм уу? Хавтан. За юу тавьчихад байгаа фоксын цэг дээр? Фоксын цэг дээр болохоор гадна талын нэг нарны зай хорогоор ингээд бүрхэгдсэн тийм зүйл байхгүй. Одоо зөвхөн гадна талын хэсэг нь болохоор яг нарны зай хороогоор бүрхэгдсэн. Тэгээд дотоороо болохоор тэр авсан эрчим хүчээ тэр ишээрээ дамжуулж явах тийм боцтой. Тийм. Тэгээд ингээд их цуглуулад өгөхөр чинь тэр нарны зай чинь өөрөө гэрэлдээ халаад шин чанар нь муудаад одоо амьдрахнаас ажиллах хугацаанд багасахгүй юу? Тэр чинь бол яг л нөгөө хамгийн ихтэй бол нартай өдөр нарны гэрэл ихс тусч яхад зориулал хийцэн байгаа шүү дээ. Чи тэрээ чинь бол хэд дахин өсгөөд нэгж талбайд ноогдох чадлын өсгөөд өөрд нь өгөх гээд байна. Хална гинэ. Одоо яах вэ? Одоо тэгвэл сенс таймда. Одоо тэгвэл сенс таймда. Энд дээр чи одоо нэг юм захиурын автгаа дээр чинь ойролцоогоор 0.7 вольт орчим. Тэгээд тэр чинь ингээд суваа залгасаар хүчлээ гаргаж байгаа шүү дээ. Тэгээд чи тэрийг сайн анзаарсан бол тэр нэг нарийнхан ийм төмөр ялцсан байж байгаа. Тэр дараагийнхын панел тэр хоёрын оронд бүтгийн оронд тулгаар гягнадаг байхгүй. Ерөөс тулгаар гягнацсан ба. Одоо чи зүгээр хөдөөний айдуудын панел ингээд үзмэд ингээд цагаан тулгаар ингээд ялцсан бач. Тэн дээр ингээд бокслогтаад ингээд ихтэйс тэр муу тоглоомч чинь нэгдүгээр тайлцсан. Хоёрдугаар тэгээд тэр чи яг ийм чи бөмбөр хэлбэртэй барих гэдэг нөгөө чинь дандаа юм хавтгай байж идэг тий. Яг хоо жижигхэн болгож болно та талбайнууд нь. Уул нь бол юу ч зөв байна тийм үү? Нарныг хоригдлуулж байгаа яг арай хүчийг ихсэх гээд нь штэ. А гэхдээ цаад тооцоол юмас хийж үзэх хэрэгтэй. Хэд дахин эрчим нэмэгдээд яах гээд байна тий. Тэр нь ямар дагуур нөлөөлөл үзүүлж болох вэ гэдгийг сайн судлахгүй бол за иймд ашиглаж болох юм гэж бодох чинь нэг алхам. А нөгөөдгөө тооцоолж үзэх чинь дараагийн алхамаа хийхгүй л болж ирдээ. За. Юус яг ийм схемээр хийцэн сайжруулсан нарны батарейнууд бол байгаа.
одоо жишээ нь шүү дээ. Одоо юу гэдэг юм жижигхэн хөөрхөн бөмбөлөг линзнүүд хийгээл линз болгоныхаа голд нь яг одоо покслж байгаа цэгүүд дээр нь нарны элементтэй байрлуулсан тийм шинэ маягийн батарейнууд гарцсан байгаа. Бас одоо яг чиний энэтэй төстэй бас байдлаар өөр линзийг илүү томоор хийцэн ч бас байгаа Fresnel линз эднүстэйгээр. Энэ дээр яг нөгөө гол асуудал маань болохоор энгийн нарны элементээр болохоор нөгөө тэр хагас дамжуулж элемент маань арай бага температурт ажиллахаар тооцсон байдаг. Үгүй энэ дээр нөгөө яг түрүүн галаа багшин хэлснээр өндөр температуртай болж байгаа байхгүй. Тэгэнгүүт өндөр температуртай болонгууд тэр нарны элемент маань өөрөө өндөр температурыг тэсвэрлэх чадвартай өөр юм болоод ирж байгаа. Тэгэхээр чамд бол миний зөвлөгөө бол хийгээ үзчих. За чи хийхээс өмнө одоо энгийн жижигхэн нарны элементийг хэмжиж үзээд ямар гүйдэл гаргаж чинь. За ингээд хийгээд үзэнгүүт хэр их хэмжээний гүйдэл гаргаж чинь те өмнөхөөс хэдтэй хийх гэж чинь. Чи тэрийг ингээ нэг журнал дээр тэмдэглээд те. За мэдээж хэсэг хугацааны дараа тэр нарны элемент чи эвдэрх нь ойлгомжтой л энгийн элемент бол гэхдээ чи тэр хооронд ингээд яагаад өсчүүл чамд бол маш зүйлийг сурнаа л гэж. Тэгээ линз чигээрээ дагнж явсаар бол магадгүй ирээдүйд Schneider Electric компани энэ ахыхаа оронд те инженер болсон манай нэвтрүүлгийг юунд итгэцсэн байж магадгүй шүү. Шүүгчдэн шилжээ. Энэ бүтээл дараагийн шатанд өрсөлдөхгүй үгүй гэдгийг бид гэрлэр хэлж өгөөч. Одоо яг энэ хэсгээр амар төвшөрт аяж явж дуун. Гэхдээ супер хүн болох ихтэй үжиж штэ амжилтсан. Амжилтсан. За баярлалаа. Бэлгүүнүүд юун дээр алдчихв? Ер нь нэг дутуу тооцоолсон байна. Бүтээлд танилцуулсны дараа дутуу бодлоо гэдгийг ойлгосч байна уу? Яг энийг ингэж яг нөгөө мэрэгжлийн бол байгаагүй л дээ. Чиний мөрөөдөл юу вэ бэлгүүнэ? Мөрөөдөл үү? Ер нь бол юу баян л хүн бол. Би чамайг баян болгохныг санаа өгье. Манай нэвтрүүлгийг залуу зохион бүтээгч 2014-ийн бүх уран бүтээлчдийн зүгээс чамд дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл гэсэн номыг дурсгаж байна. За ер нь бодно. Ер нь бол алдаа тусах гэж байна. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Ижил энергитэй соронзууд түлхэлцэж уруу энергитэй соронзууд таталцдаг энэ зарчмыг ашиглаж хийх зорж байгаа. Энэ нэг ам байгаа юм л да. Энэ яг гэхдээ энэ ч байгаа шүүрээ хөөлөх зорилттой. Энэ усан линзийг хийх зарчим нь бол 45-ыг арцхан 45 см-ийн харьцаатай шилэн дээр энэ маш тунгалаг ялгууруудыг сайн татж, дөрвөн талаас нь татж Jamna